Нэгдсэн үндэсний байгууллага за олон улсын захиргааны холбооны байгууллагаас зохион байгуулагддаг дэлхийн мэдээлэл харилцаа холбооны салбарт Охидын өдөр гэж болдог. За энэ өдрийг өнөөдөр Нэгдсэн үндэсний байгууллага Хүүхдийн сан харилцаа холбооны зохицуулахаараа захин хөгжлийн нууц харилцаа холбооны яамтай хамтран зохион байгуулж байна. Яагаад энэ өдрийг зохион байгуулдаг вэ гэхээр мэдээлэл харилцаа холбооны салбарт Охидын хувьд болохоор маш их анхаарах шаардлагатай. Яагаад тэгэхээр захин орчинд илүү хогшиж болдог. Тэгэхээр энэ чиглэлээр яаж охидууд өөрсдөө хамгаалах вэ? За энэ талаар мэдээлэл авах зал манай ийм Монголын зүгээс бол хэрхэн яаж зөв ашиглах вэ? За дээр нь e-kids гэдэг хүүхдэд зориулсан систем байдаг. Энийг бас танилцуулж байна. Өөрөөр хэлбэл e-kids-ээр хүүхдүүд маань ашиглаж хэрхэн захин орчинд өөрийгөө хамгаалах вэ? Ямар боломжууд байна? За захин орчин зохистой хэрэгдэг талаар мэдлэг мэдээллийг авах зал боломжтой. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд бол e-kids-ийг ашигласаа гэж хүсэж байна. За тэгээд энэ арга хэмжээнд оролцож байгаа бүх хүүхдүүдтэй бас баярлалаа гэж хүсэж байна. Энэ жилийн сэдэв бол захин орчиндөө Охидын оролцоо байгаа. Тэгэхээр манай өсвөр насны хүүхдүүд маань захин орчинд хэрхэн бие зөв авч явах вэ? Захин орчинд хэрхэн энэ мэргэжлийг сонгох уу гэх мэт сэдвийн доор өнөөдөр воркшоп зохион байгуулагдаж байна. Захин шилжилтэнд манай хүүхдүүд маань хэрхэн оролцох вэ? Дээрээс нь тэд нар маань яг ямар асуудал тулгараад байна те. Дээрээс нь захин орчинд тулгарч байгаа өнөөгийн өндөр хэрэглээтэй үед яаж харилцах талаар арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна.